За юу яцхан залуучууд бүсгүйчүүд Арлын Японоос завгүй аав мэдчилж байна. Өнөөдөр их нэртэйгээ хамт одоо дараагийн дугаараа хийх гээд бид хоёр микрофон хасаагаа сууж байна. Сүүлийн үед Япон гэлтгүү одоо зүүн Азийн орнуудад одоо нэг цуурхал ерөөсөө маш хүчтэй тийм цуурхал яваад байна. Ерөөсөө хүн болгоны ярианы сэдэв болж байна. Ямар цуурхал вэ гэхээр 2025 оны 7 сарын 5-нд Япон болон Филиппиний хооронд маш том тийм хүчтэй газар хөдлөлт болно гэсэн одоо цуурхал яваад байгаа. Тэгээд одоо Японд амьдарч ажилладаг хүний хувьд одоо энэний талаар одоо ярихгүй өнгөрч чадсангүй. Японд амьдрахад бол газар хөдлөлт бол маш их болдог. Тэгээд газар хөдлөлт нь одоо болох үед хүнийг одоо маш их тийм паникт оруулдаг, маш их тийм айдас давтуулдаг тийм амар одоо байгалийн юм шиг. Газар хөдлөлт одоо боллоо гэхэд дангаараа болно гэж байхгүй. Ерөөсөө цунами бол ерөөсөө байнга дагалдаг. Цунами буюу одоо далайн түрлэг те байнга дагалддаг. Тийм аюултай байгалийн юм шиг байгаа. Тэгээ миний хувьд болохоор энэ 2025 оны 7 сарын 5-нд те одоогоос яг сарын дараа одоо болно гэдэг байгаа энэ том газар хөдлөлтөнд бол ерөөсөө итгэхгүй байгаа. Чиний хувьд юу гэж бодож байна? За миний хувьд бол мэдээж жоохон айцтай байна. Энэ 2025 оны 7 сарын 5-нд одоо том газар хөдлөлт болно гэсэн мэдээлэл одоо иргэн тойрноор маань маш их хурдцтай тархаж байгаа болохоор одоо миний хувьд ажлынхаа хэд хэдэн Япон хүмүүсээс хамгийн сүүлдээс одоо 2011 оны том газар хөдлөлтийн талаар асууж мэдээлэл авсан л да. Бол манай ажлын охин болохоор тухайн үед сургуулийн сурагч дээрээ нэг ихчтэй аав ээж хоёр нэг ажил дээрээ өөрсдөө сургууль дээрээ байсан үеэсэн байгаа. За тэгээд аав нь болохоор ажил нь нэлийн хол цунамигийн дараагаас 3-4 цаг гэртээ алхаж гэртээ ирж исэн гинэ. За ээж нь болохоор ойрхон ажилд байсан болохоор тийм ч асуудалтай бол байгаагүй. За зарим хүмүүс бол бүр ингээд нэг гэрлүүгээ ирэхийн тулд нэг хоног болж иж ингээд алхасаар хагаад нэг хоног болж иж ирсэн хүмүүс хүртэл байд юм байна. За яагаад вэ гэхээр метро зөксөөд метро буюу хурдны галт тэрэг энэ юу гэдэг юм бүх юм нь одоо зөксөөд тог цахилгаан хүртэл тасарсан тийм хүнд нөхцөл байдалтай бол байсан байна. За ажлынхаа бас нэг өөр менежер ахаас асуусан чинь идэж уух юм бас нэлээд хомсдолд ороод өөрөө бас гэрлүүгээ нэлээд урт замыг дуулж алхаж ирж исэн тухайгаас ярьсан. Хэдийдээ хувьд болохоор одоо Японд ирээд 9 дэх жилдээ болж байна. Энэ хугацаанд бол нэлээд хэд хэдэн газар хөдлөлтийг бол мэдэрсэн. Хамгийн сүүлд мэдэрсэн газар хөдлөлтийн хувьд гэх юм бол 2021 онд бага охиноо дөрвөлжээд байж исэн. За азар бид дөрүүлээ гэртээ байж исэн орой байсан. Хамгийн түрүүнд хүн бол нэрээ яг тийм одоо том газар хөдлөлтийн үеэр маш их сандард юм билээ. Яг юу хийх бол мэдэхгүй. Миний хувьд болохоор охиныгоо тэрээд охиныгоо бол хамгаалаад байж исэн. Нөхөр маань болохоор хүүгээ тэрээд хүүгээ хамгаалаад би биенлэг одоо харахаас өөр юу ч хийж чадахгүй тийм маш их паник ордог юм байлээ л дээ. Жохон ингээд тайвшраад ирэхээр зургтаа хасаад мэдэн дээр тавиад мэдээлэлээр одоо хаана ямар хүчтэй газар хөдлөлт болж байгаа голомд нь хаана гэсэн юм. Манай энэ хаваар одоо аюултай байна уу, аюулгүй байна уу гэдгээ хамгийн түрүүнд мэдээлэл авч одоо арай тайвширдаг гэх юм уу. Тийм бол байдалтай байдаг. Тэгээ 2025 онд болох энэ газар хөдлөлтөөс бол жоохон айцтай бол байна миний хувьд бол. За тэгэхээр одоо яагаад одоо энэ 2025 оны 7 сарын 5-нд ийм том газар хөдлөлт болох вэ гэд яагаад ийм шуум гарсан бэ гэдгийг бид хоёр одоо жоохон судлалаа л да. Энийг зөвгөнсөө одоо манга бичдэг хүн буюу одоо зурагт ном бичдэг тийм 70 орчим насны Япон хүн байна л да. Одоо бол амьд сэрүүн Тацукирио гэдэг нэртэй эмэгтэй бол байна. Энэ хүний 1999 онд хэвлэгдсэн Миний харсан ирээдүй гэдэг нэртэй манга буюу зурагт ном дээр нь Японд 2011 оны 3 сард маш том байгалийн гамшиг болно гэж бичсэн байсан. Одоо биелэлээ болсон байна. Тийм болохоор одоо хүмүүс одоо энэ одоо зөвлөлд нь маш их итгээд за 2025 оны 7 сард одоо 2011 оныхоос 3 дахин хүчтэй газар хөдлөлт болно гэж бичсэн байгаа нь одоогийн цуурхлыг бол тэгдэгээд байгаа гол үндсэн шалтгаан юм байна л да. За Тацукирио гэдэг энэ манга бичдэг хүн зөвхөн одоо энэ газар хөдлөлтийн талаар зөвгнөөгүй. Тэрнээс бусад бас ганц хоёр нэг юм бичсэн юмнууд нь бас биелэлээ олж ирсэн байна. Одоо жишээ нь 1997 онд Английн гүнж Дианад одоо ямар нэг юм тохиолдно гэж зөвгнөж ирсэн байна. Дээрэс нь 2017 онд дэлхийн мэдээр одоо тархсан одоо вирус одоо тархна гэж одоо коронавирусыг тархалтыг хүртэл одоо зөвгнөж ирсэн гэж
зөвнсөн одоо тэр нь одоо биелсэн юм байна л да. Тэгээд ингээд ганц нэг ингээд зөвнөлөнд биелсэн. Тэгээд тэрнээс гадна одоо яг сарын дараа 2025 оны 7 сарын 5-нд маш том газар хөдлөлт болно гэдгээд бас тэр номон дээр одоо бичсэн байна. 2025 оны 7 сарын 5-ны өглөөний 4 цаг 18 минутанд тийм хүчтэй газар хөдлөлт болно гэдгийг бичсэн. Тэгээд дээрээс нь зөвнөлүүд нь биелсэн байгаа болохоор одоо энэ цуурхал бол маш өвчтэй тийм тарж ийн л та. Хүмүүс одоо итгэх нь маш их байна. Дээрээс нь одоо энэ Зүүн Азийн орнууд те Хонконг, Тайван гэсэн орнуудаас одоо Япон руу ирэх жуулчдын тоо одоо энэ 5 сард асар их буурсан гинэ. Яагаад тэгэхээр Хонконг болон Тайваны зурагтаар одоо тийм мэдээллүүд асар их одоо цацагдж байна гинэ. 2025 оны 7 сард Японд одоо маш том хүчтэй газар хөдлөлтөд болох магадaltaй учраас одоо явахгүй байхыг одоо сэргийлж ийн гэх жишээний тийм одоо цуурхлууд маш ихээр тархаж хүмүүсийг айдас давтуулаад байгаа юм байна. Яг энэ мэдээллийг японочдын хувьд одоо ямар байдалтай хүлээж авч ийнвэ гэд зарим нэг зурх сэтгүүл сонин сэтгүүл одоо ингэ жоохон судалж үзсэн байна л да. Хүмүүсээс асууж үзээд тэгэхэд японочдын ихэнх нь нэг иймэрхүү хариулт өгсөн байна те. Одоо тийм ирээдүйг харж зөвгөндөг хүмүүс одоо маш их тийм асар их хэмжээний зөвгөнлийг ингэж хэлж бичдэг. Маш олон юм ингээд зөвгөн энэ жин болон тэнд жин болно гэд маш их олон юм зөвгөндөг. За тэрнээс нь ганц нэг юм ингээд биелэлээ олж штэ зөвгөнл олон зөвгөнл дундаас нь ганц нэг юм биелэлээ олонгууд хүмүүс шуураад яг үний юм байна. Энэ хүн үний хэлдэг юм байна гэдэгт айгу маш ихээр ганц нэг юм л биелэхэд бараг ихэнх нь шууд итгээд явчихдаг юм байна л да. Маш тийм олон зөвгөнлүүд нь биелэлээгүй байгаа ч гэсэн. Тийм болохоор ерөнхийдөө итгэхгүй байгаа гэсэн тийм хүмүүс японочдод бол тийм байдалтай байгаа юм байна. Миний хувьд гэсэн бол ерөнхийдөө итгэхгүй байгаа. Өдийг хүртэл одоо зөвхөн одоо энэ Японы Тацуки Рё одоо манга бичдэг хүнээс гадна олон тийм зөвгнөлчтэй дэлхийд одоо ямар нэг юм болж дэлхий одоо сүрнэ гэсэн зөвгнөлүүд одоо асар их хэмжээгээр гарч ирсэн те. Жишээ нь одоо 1997 оны 7 сард зөвгнөлч Нострадам Тэнгэрээс одоо асар том хэмжээний солиромж одоо дэлхий сүрнэ гэж зөвгнөжсэн. Гэхдээ зөвгнөл нь биелэлээ болоогүй байна. Дээс нь одоо сүүлд 2012 оны 12 сарын 21-нд одоо дээр үеийн одоо Майя омгийн зөвгнөлөөр бас дэлхий сүрнэ гэдэг нэг хэсэг нэлээд бужигжсэн те. Монголд бол бас нэлээд шуурсан. Хүмүүс чинь зүгээр лааваа, чүдэн заваад хамаг юмаа биелдээд хөдөө очиж амьдрна гэж одоо баг хүн болгон баг тэгж ярьж исэн байх те. Гэхдээ дэлхий сүрээгүй байна. Нэлээд биелэлээ болоогүй байна. Тэгэхээр маш олон тийм хүмүүс юмыг зөвгнөж ярьдаг. Тэр дундаас биелэх юм нь одоо ганц нэг нь яг биелдэг л ах. Гэхдээ яг одоо энэ 2025 оны 7 сарын 5-нд болох газар хөдлөлтөг бол ерөөсөө тийм шинжлэх ухааны үндэслэлгүй зөвгнөл гэж одоо яриад байгаа л да. За тэрнээс гадна шүү дээ. Яг хөө тийм зөвгнөлч гэсэн. Тэрнээс гадна одоогоос яг 100 жилийн дотор те Японы энэ бүс нутгаар маш том хүчтэй газар хөдлөлт болно гэдгийг одоо шинжээч судлаачд бол яг тийм судалгаа бол гаргаад байгаа. Гэхдээ 100 жилийн дотор те хизээч болж магадгүй. Яг хизээ болно гэдгийг бол шинжээчд бол хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан маш том хүчтэй газар хөдлөлт болно гэдгийг бол бас сонирсдгүүл одоо зургатаар хүртэл одоо гараад байгаа. Өдийг хүртэл одоо Японд маш их тийм газар хөдлөл цунами энтер болж исэн. Тэр дундаа хамгийн том нь 2011 оны 3 сарын 11-нд болж исэн одоо газар хөдлөлт байт юм. Тэр тухай нэг жоохон чи юу болжсэн тухай мэдээлэл өгч. За 2011 оны 3 сарын 11-нд болсон газар хөдлөлт нь 9 магнитын хүчтэй газар хөдлөлт болж исэн юм байна. За энэ цунамигаар нас барсан ор сөрөггүй алга болсон иргэдийн тоо бол 22,200 орчим байсан юм байна. За энэ бол бага тоо бол биш те. Газар хөдлөлтийн голомт нь болох Миягикен, Фукушимакен, Ибаракикен буюу Японы дээд хэсгээр нь болж исэн юм байна л да. За яг энэ газар хөдлөлтөөр юу болж исэн бэ гэвэл жишээлбэл те Фукушима хотын атомын цахилгаан станцнд дэлбэрж исэн гинэ. За энэ нь болохоор маш их хортой одоо утааг ялгаруулдаг. Одоо ч гэсэн одоо жоохон үлдэгдэлтэй гэдэм одоо тий энэ утааных нь юу. Тэгээд одоо Фукушима хотод амьдардаг
иргэдэн одоо Токио ч юм уу те өөр хотууд руу ажиллаж амьдрах нь илбэгшсэн гэж байгаа. Чи бид хоёрыг бас яг энэ нөгөө нэг анх Японд ирээд цагийн ажил хийдэг вахт нэг хүн бас байсан те. Яг энэ 2011 оны газар хөдлөлтөнд найзаагаа алдаад тэгээд Токиод ирсэн гэд нэг бас хүн байсан. Ер нь тэгээд газар хөдлөлт одоо ийм ихтэй ийм оронд амьдрахын хувьд те газар хөдлөлтөнд бас нэг бэлтгэлтэй авах хэрэгтэй те. Ер нь юу бэлтгэх хэрэгтэй? За миний хувьд бол хамгийн нэгдүгээрт өөрөөсөө шалтгааллах нэг зүйл бол байна. Энэ болохоор одоо уцаа байнга цэнэгтэй ойлгох гэж хичээдэг. За ямар нэгэн газар хөдлөлт хизээ хаана болохыг бол ерөөсөө таашгүй. Тэгэхээр би уцаа хамгийн түрүүнд цэнэгтэй ойлгож гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байхын тулд уцаа хамгийн түрүүнд ямар ч үе цэнэгтэй ойлгохыг бол боддог. За хоёрдугаар гэх юм бол Анзимбаг яралтай үед аваад гэлс аваад гарах тийм өргөвч бэлдсэн байдаг. Миний хувьд одоогоос 4-5 жилийн өмнө бэлдсэн. Тэгээ за дундуур нь одоо нөгөө хувцснараа хүүхдүүд маань том болохын хэрээр одоо хувцсныхаа сай зөөрчлөгдөн. Тэгээд хувцсуудыг нь одоо өөрчилж сольж хийх ч юм уу те. Эдгийм хийсэн байвал эдгиймийн маань хугацаанд дууссан байдаг. Тэднийг бас шинжилж бол хийдэг. Тэр зөвхөн дотор өргөвчин дотор маань жишээлбэл хүүхдүүдийн маань солих хувцс, дотор хувцс, амьс те. За лааш үдэнц болж игэл одоо лаадсан хүнс энэ төр хийх зөвлөд юм билээ. Миний хувьд бол хийгээгүй. За нойлын цаас, салбитик гэх мэт одоо хүний ойр зүрийг эргэлдэг бүхэл юмнуудыг одоо хийсэн байвал зүгээр юм билээ. Миний хувьд бол хийсэн байдаг. За эдгээрийг бэлдээд гар дор ойрхон тавихыг бол одоо монголчуудаа зөвлөж гин. Гэхдээ манай монголчууд бол бас нэлээд тийм одоо бэлддэг болсон байлээ. Ер нь мэдээлэлтэй болсон болохоор аягүй бэлддэг. Миний ойр дотны хүмүүс нэлээд тийм мэдээлэлтэй бэлдэж тавьсан байдаг гэсэн мэлээ. Энэ удаагийн энэ дугаар айгуу тийм жоохон бараан те тийм газар хөдлөлт тэгээд ийм сэдвтэй яриа болж байгаа ч гэсэн ер нь бас юмыг яаж мэдгэв те газар хөдлөлт ийм ихтэй улсад амьдарч байгаа манай Японд амьдарч байгаа залуучууд эртнээс те одоо гэрийнхаа хажууд ямар хорогдох байр байна те ажил сургуулийн хажууд ямар ойрхон хорогдох байрнууд байна гэдгийг эртнээс жоохон судалж аваарай. Ямар нэг юм болох үед бол бас хэрэг болох болоо гэж бодож байна. Дээрээс нь сая ихнэр ярьсантай Анзимбаг буюу одоо үнхэндээ ерөөсөө хэрэгтэй юмнуудаа газар хөдлөлт болоход л цүнхээ аваад гарахаар цөөхөн доторх юмнуудаа бэлдээрээ гэж одоо зөвлөж байна. 2025 оны 7 сарын 5-нд бол мэдээж тийм том газар хөдлөлт болно гэдэгт бол угаасаа итгэхгүй байна. Тийм газар хөдлөлт бол болохгүй гэж бодож байна. Японд амьдарч байгаа залуучууд маань аюулгүй байдлаа сайн сахиараа. Тэгээ энэ удаагийн дугаарыг маань үзсэн залуучуудад маш их баярлалаа. Тэгээд өмнөх дугаарыг маань үзсэн үзэж сэтгэлээ битсэн, subscribe дарсан залуучуудаа маш баярлалаа. Бид хоёрын хувьд одоо маш их хичээж байгаа. За баярлалаа.